Дахиад нэг бүтээгдэхүүн гэх юм бол энэ маань хүүхдийн уурга гэж гардаг. За энэ бол мэдээж 1-ээс 15 настай бүх төрлийн хүүхдүүд уудаг. Сүүлийн үеийн хүүхдүүд маань айгүй утас дэлгэцний хамааралтай болсон байна. За тэдний утас зурагтны хордлогын талж байна. За хүүхдүүд ялангуяа бага насны хүүхдүүд бол хоолндоо жоохон дургу байгаад байдаг. Хоол идүүлэх гэж ээж нар маань нэлээд олон төрлийн хоол шимт ижилтэй айлуулах сайныг нөхөхгүйд хичээдэг. За уурга ууснараа хүүхд маань өөрөө хоол хүнснээс авч чадахгүй тэжээлээ нэгдүгээр тавчна. За хоёрдугаарт хүүхд маань өөрөө хоолндоо аягүй сайн болчихдог. За тэгээд нойрондоо аягүй сайн болчихдог. Хүүхдийн өрөг ууснараа дархлаа ер нь бол элт мэдгэдэггүйц аягүй сайн дэмжигдсэн байдаг байхгүй юу. За одоо нэгсэндээ аягүй хурдан хатгаа болоод байдаг хүүхд маань арай хөнгөө ханиад хүрдэг болдог ч юм уу. За айгүй хурдан ханиад хүрдэг хүүхд маань ханиад хүрэх нь бүр багасчдаг, болчдөг ч юм уу. За тийм болох хүртлээ ерөнхийдөө бол дархлаа дэмжиж өгдөг. За том хүний уурга маань ч гэсэндээ ерөнхийдөө бол яг л адилхан том хүний биеийн бүх биеийн хордлогыг тайлдаг. За тэгээд дээрэс нь дархлаа маш сайн дэмждэг. Мөн адилхан утас зурагт гаднаас авж байгаа хүний биеийн хордлогыг бол аягүй сайн тайлж өгдөг. Ядаргаа хордлого тайлна гэж ерөнхийдөө бол явдаг. Тэр нь бол том хүнийх бас хүүхдийн уурган дээр ерөнхийдөө бол бүгд ижилхэн байдаг.